цэг ургаагүй зунаар гориг шиг урсаж явсан цэл залуухан насны чинь сайран дээр ирлээ аав нь. Цэнхэр бороотой өдрөөр гал дүрлцэж байсан цээж дүүргэн омгийн чинь цогон дээр ирлээ аав нь. Гэрэл харанхуй хоёрыг нэгэн өнгөөр зурдаг гэгэн саруул ухааны чинь цогон дээр ирлээ аав нь. Гэмшил хөөрөл хоёрыг адилхан хэмээр тоглодог гэмгүй цагаан сэтгэлийн чинь цочил дээр ирлээ аав нь. Найр хавт хайрсан их цэнгэлд намтай суух сайхан харагддаг юм шүү миний хүү. Аавтай хүн уйлдаггүй юм гинлээ. Айдаа миний хүү битгий уйлаарай. Гурнагийн ээж нь байна би. Гурнаа охин маань 7 хүүхэдтэй айлын хамгийн бага отгон охин байна. Тэгээд охин хүргэн хоёроо хурмаа хийж байгаа явдлыг баяр хүргэж байна. Баяртай байна. Тэгээд ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхний гэрэлтэй болгоныг өрөө хүсэн өрөөё. Тэгээд энэ хурмын үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүстээ та нартай баяр хүргье. Оролцож хүндэтгэн ирсэн та нартай бүгдээр баяр хүргье. Ах トゥ хамаатан садан найз нөхдөдөө өрн оролцуулж байгаад үнэхээр би баяртай байна. Та нартай баярлалаа гэж баярлсан талхснаа илэрхийлж байна. Сайн байцгаана уу? Батулгын ээж оюун байна. Би 2 хүүтэй. Миний өвгөн хүү Батулга хормоо хийж байгаад их баяртай байна. Хүүхдүүдтэй аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Инх явж мөнгө жаргаарай. Энд цугларсан ахан дүүс бэл охин уран чимэг Батулга бүгийнхээ хамт олон энэ цугларсан бүх хүмүүстэй эрүүл их сайн сайхан бүхний хүсэн өрөөд эднээсийн хорин зорилгыг хуваалцсан та бүхэндээ маш их баярлалаа. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд бид дөрвийн сүүн цагаан хоригд ирсэн хамт олсон болон найз нөхөд хамаатан садан төрсөд та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Бидний энэ баярт хүчийг хуваалцаж байгаа. Сайн байцгаана уу? Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ би баярлалаа. Амьдралын хамгийн сайхан хүчийг хуваалцаж байгаа. Бүх баяртай баярлалаа гэж хэлмээр байна. За манай зурглаач маань болохоор хайрын түүхээ яриа гэж хэлсэн. Эхнэртэйгээ одоо бид 2008 онд анх танилцж байсан. За өдөөч сургуулийн махны мэргэжлийн ангийнхан хоорондоо танилцж байсан. Танилцж үзлэгтэй танилцж байлаа. Нэг улаан хүчтэй хөрх охин гэдэг. Өдөр сараа сууж ирсэн. Уй маань сайхан бодогдож байна. Дараа нь болохоор бид хоёр сүү хувцас компанид танилцсан. За би их сургуулиуд төгсчөөд сүүний үйлдвэрт хоригдсон зэгт операторыг болж хат манай бол хараас дадлага хийгээд тэрний араас сургууль яг 20 дээр ирж ирсэн. Ингээд одоо 15 жил 2007 тагаар танилцлаа. Бодсон сайхан байж шал өөр нүдээр харж ямар сонин залуу байж гэх юм уу тий шал өөр нүдээр харж байсан. Нүд инээмсэглсэн охин байлаа. Миний амьдрал аюул олон зүйл энэ бодсон очоогүй байж чадсан. За тэгээд магадгүй манай сүхэнээ санаж байгаа. Одоо энэ охинтой заавч суунаа гэжсэн үе одоо яг нэг
харагдаад сайхан байна. Миний амьдрал гэдэг баялагийг суугаад хоёр сайхан хүүхэдтэй болсон байна. Нэг сайхан өдрийг хамт туулж амьдралын олон цаг үеийг хамтдаа туулж байгаадаа хязгааргүй баяртай байна. Бид хоёр бол одоо хоёр хүүхэдтэй хишиг түшиг гэж хоёр хүүхэдтэй байгаа. Баг маань бол 4 нэг асуулаа. Охин маань бол 10 настай. Орлого урал сайхан дуртай. Сайхан охин байлаа. За ингээд тэгэж хандаа одоо ингээд 17 жил ханилж авахтаа бол уурлаж гомдож исэн бас уучлаарай гэж хэлээ. За тэгээд мэдээж бас баярлаа гэж хэлээ. Хоёр сайхан өрөөмөр гаргаж өгсөн бас баярлаа гэж хэлээ. Миний хань болохоор сайн хань, сайн аав. Бид хоёр аав ээжийн галаас гал татаад гараад явж байхдаа бол яг энэ амьдрал шиг бол одоо юм байтай шивтэй ч гэдэг юм бас байгаагүй. За бид хоёр шат дортой хоёр жоохон хүүхдэл ээж аавын гал тастаад л төрөөсийн барьцлал хэлж ялаа. За тэгэл яг амьдрал маань бол багаас хайцаал тэгэл явж ялаа. Амьдралын ирэнтэй бараантай өдрүүдийг хамтдаа туулж байгаа хандаа цаашдаач туулах хандаа. Хайртай шүү. Хоёр сайхан хүнтэй хайртай шүү. Ирсэн зочдоо бүгдээр нь над жаргал гэсэн дэрүүлээ гараа. Баярлалаа гэж хүсье. Тэгээд та бүхэн баярлалаа. Ачаал засгийн сайн сан хүсье.